За өнөөдөр 2025 оны 7 сарын 2-ны өдөр яг өнөөдрөөс өмнө 17 жилийн өмнө 2008 оны 7 сарын 1-ээс 7 сарын 2-ны шилжих шөнө 4 иргэн буудул амнасаа алдсан, 1 иргэн угаартаж амнасаа алдсан эмгэнэлт үйл явдал болсон юм аа. За энэ үйл явдлын дараа улсын хурал ажлын хэсэг байгуулад улсын хурал дээрх анхны нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Тэр нээлттэй сонсголоос зөвлөмж гарсан. Тэгээ тэр зөвлөмжийн хүрээнд дотор одоо ямар асуудлууд байсан бэ гэхээр тухайлбал ингэж бичсэн байна. Эрүүгийн болон тагнуулын гүйцэтгэх албаны чиг үүргийг нарийн зааглаж, мөрдөх албаны бүт зохион байгуулалт хяналт хариуцлагын тогтолцоог хуульчлах гэж засгийн газарт зөвлөмж өгсөн байна. Гэр жогчийг хамгаалах хэрэгцээ орчин бий болгох, хохирол бардуул сан байгуулах гэж засгийн газарт зөвлөмж өгсөн байна. Энэ 7 сарын 1-ний үйл явдлын дараа за гүйцээж хариулъя. Энэ 7 сарын 1-ний үйл явдлын дараа дахиад юу болсон бэ гэхээр Монгол улсын нэг иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд шүүхэд гэр бүлээ туслуулахаар гомдол гаргасан чинь шүүх эвдрүүлэх хугацаа өгөөд тухайн шүүх хуралдаан болох өдрийн өглөө шүүхийн байрнаас 150 метрийн гадна тэр гэр бүлийн хүчирхийлэлд өртөжсэн хүнийхээ гарт тутгалуулж амнасаа алдсан. Ингээд зөвлөмжийн дараа дахрын албыг байгуулсан. Харамсалтай нь гэр жогчийг хамгаалдаг энэ байгууллагыг татан болгосон. За өнөөдөр дөнгөж сайхан бас яг энэ үйл явдал боллоо. Хэдий болтол хүний аймаар бид бодлогын буруу, улс төрийн буруу шийдлийнхэн золиосонд монголчуудыг ингээ өхүүлээд алуулаад дуусах бай. Яг энтэй адилхан. Хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд тусгай хяналтын төдрөө байгуулах гэж. Хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудал гэдэг 17 зүйл байна. Хууль зүйн хариуцлага хүлээх эрх зүйн үндэс одоо эрх зүйн үндэс ялын бодлого. Эрүүл иргэн захиргааны хэрэг маргаан зөрчил хянан шийдвэрх ажиллагаа. Эрх зүйн тусалцаа. Гэмт хэрэгтээ тэмцэх хөрсөн сэргийлэх бодлого, хүний эрх хэрэгчлөө түүний баталгаа гэх мэтлэн. Хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудлаар бид хяналт хийж чадахгүй байна. Иргэний үндсэн эрх, хууль дээдлэх зарчим парламентод ёсныхоо хувьд биднээс оновчлогдоогүй байна. Тусгай хяналтын дэд хороо аюулгүй байдалтай холбоотой асуудлаар яваад идэг. Гэтэл хууль зүйн байнгын ороонд энэ асуудал байхгүй. Цагдаагийн байгууллагын аль багштаар гэрчийг хамгаалуулах гэсэн чинь гэрчтэй, хохирогчтой яг гэмт хэрэгтэндээ юм шиг харьцаж эхэлсэн. Аюулгүй байдлын байнгын ороон дээр байгаа тусгай хяналтын дотор яг ийм иргэний эрх, хуулийн засаглалтай холбоотой асуудал бол бидэнд хамаагүй гадаад булган аюулгүй байдал гээд гадуур яваад байгаа. Энийг засахын тулд хууль зүйн байнгын орон дээр энэ тусгай хяналтын төдрөө байгуулах гэж байгаа юм аа.